хуулийн 39 дугаар зүйлийн 2 заасны дагуу улсын хурлд одоо олонхын судал авсан нам одоо үнэхээр сайдад нэр дэвшүүлдэг ийм хуультай. За үүнийхээ дагуу Монголын намын төлөөллийн төв байгуулах байгууллага маань оролдоод гомжийн зандан шатрыг Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. За ингээд өнөөдөр бас Монгол Улсын ерөнхийлөгч танилцуулсан. Монгол Улсын ерөнхийлөгч 5 хоногийн дотор одоо улсын хурлд оруулах ийм хуулийн заалттай. За үүний дагуу 14 цаг 20 минутанд өнөөдөр ерөнхийлөгчөөс аль бичиг нь хүрэлцэн гисэн. За ийм учраас өнөөдөр Монголын намын бүлэг бас уг асуудалтай танилцлаа. За энэ дээр бол төлөөллийн төв байгууллага маань бол шийдвэр гаргасан учраас үнийг одоо дэмжихгүй гэдэг тухай бол санал бодлого явагддаггүй. Авг асуудлыг хилцээд байнгын оролцон чулуун нэгсэн уралдаанд одоо байгууллагын шийдвэрээ одоо өргөжүүлж дэмжиж ажиллах чиглэлд байсан. Бүлгийн уралдаанд мэдээлэл өгсөн. Гомжийн зандан шатрах нэр дэвшигчийн хувьд бол бүлгийн гишүүдэд сая мэдээлэл өглөө. За нөгөө төрөөс манай гишүүдээс 11 гишүүн саяас асуулт асууж саруултууд авлаа. Арслан намын бүлгийн зүгээс бол ажлын цагтаа хуралдаж хэлцэж шийдвэрлэмээр байна гэдэг ийм саналыг бас өгсөн байна. За энэ дээр танай намын бүлгийн. Тэгээ ер нь бол өнөөдөр дараагийн зөвлөлөөр одоо хурлын төвөд тогтоодог шүү дээ 5 хүн өдөр мэднэ. За бүлгүүдийг бол 16 цагаас 18 цагаас өрн байгуулалтын байгаараа 20 цагаас одоо чулуу нэгэн уралдааныг товлсон байгаа. За одоо энэ товоос явах ёстой. Гэхдээ маргааш бас бүх нийтийн одоо амралтын өдөр байгаа. Одоо асуудан сайн болно шүү дээ бүх нийтийн амралт өдөр. Ийм учраас бас уг асуудал нь бас ирсэн одоо зөрчил бас дагуулж магадгүй нэ гэж үзээд Арслан намын бүлэг бол сайн хуралдаад одоо өдөр буюу одоо бүлэг гарагтын зүйтэй гэсэн ийм одоо шийдлийг хэлсэн юм байна. Тийм учраас одоо бид бас Арслан намынхаа бас уулзаж одоо уулзах байна. Тэгээ уулзаад энэ асуудал тодорхой мэдээллийг тавьж. Манай бүлгийн гишүүдээс ер нь яг энэ 20 цагт хуралдах чуулганы хуралдааныг хойшлох асуудал дээр санал гаргасан юм байна. Үгүй бүлгийн хуралдаанаар бол одоо зөвхөн тов болгоцсон учраас одоо Арслан намын бүлэгтэй бид бас ярилцъя гэж байгаа. Нэгэнт одоо уламж судалтай томоохон нэг нам маань бас уг асуудлаар одоо бүлэг урагт одоо уралдахын зүйтэй үзсэн байгаа учраас энийг бас бид харгалзан үзнэ. Тийм учраас одоо намууд соронд хуралдаж болно гэж заасан. Болно ээж бусаар хуралдана. Өнөөдөр бол хэлцэхэд бол асуудал байхгүй шүү дээ. За 12 цагаас хойш одоо зөрчил гарч ийн үгүй юу гэдэг асуудлыг Арслан намынхан маань бас ярьж байгаа юм байна. Тийм учраас бид бас одоо аль болохоор одоо хуулийн хийдэг зөрчил гарахгүй байх үедээ Арслан намынхан дараагаа бас уулзаж ярилцъя. Ингээд тодорхой шийдвэр гаргачих гэж байна. Танай хүмүүс зөрчилгүй гэж үзэж байгаа юм уу? Зөрчилгүй? За ер нь бол энэ чуулган хуралдах юм шүү дээ. Чуулган бол ажлын цагтаа бол эхлээд явж байгаа асуудал шүү дээ эхэлчихэж байгаа. Тэгээд одоо үргэлжлээд одоо шийдвэр гаргадаг юм тохиолдлууд байдаг. За тэр үеийн бас одоо бүх нийтийн амралтын өдөр ч гэсэн тодорхой хүндэтгэлийн чуулган хийгээд тодорхой шийдвэр гаргадаг гэдэг тохиолдол бас байдаг л да. Гэхдээ яг бид энэ асуудлыг Арслан намтай нам буюу одоо бүлэг нь одоо бас ингээд ийм асуудлыг ярьж байгаа учраас Арслан намтай бас зөвшөлдөж ярилцаад хамтын одоо оролцоотойгоор энэ асуудлыг шийдэх зүйтэй гэж үзэж байгаа. Ер нь Монгол Улсын ерөнхий сайдыг хилцэх асуудал бол парламент судалтаа одоо бүх намууд оролцож ээж одоо бүрэн оролцоотой шийдвэрлэх зүйтэй гэж үзэж байгаа учраас одоо Арслан намынхантай одоо би уулзах гэж байна. Уралдааны тов зарлахаас өмнө гишүүдэд ер нь бол энэ зараа түгээж ин гэсэн шүү дээ. Эрцийг хүртэл авч ийн гэж. Тэгээ энэ хоорондоо ер нь бол энэ яг хуралдааны тов дээр бас өөрчлөлт оруулах боломж нь ер нь байсан юм шүү санал гаргах гэдэг юм. За яг одоо хэлцэх нь бол нэгтэй шүү дээ. Хэрвээ 12 цагийг давбал яах вэ гэдэг асуудал байгаа даа. Түүнээс биш одоо орон цагт бид хэлцээд байгаа ямар ч асуудал. Тэрнээс өмнө намжчих юм бол энэ асуудал одоо хэлцээ шийдвэрлэх бүрэн боломжтой. Шууралчаал гэж байгаа. Ямар нэгэн байдлаар товгүй байсан шүү дээ. Гинт ингээд уралдаа шинэ өрийн цагаар за ер нь товлуулахыг хүсэж байгаа юм. За юм шүү дээ. Ер нь одоо дараагийн зөвлөлөөр одоо тухайн даваагт одоо хэлцэх асуудал дээр нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байдаг. Одоо их хурлын дэгийн хуулиараа ийм боломж байгаа. Тэгвэл тэрний дагуу одоо дараагийн зөвлөл одоо оролдоод энэ асуудлыг өнөөдөр одоо хэлцээ 16 цагаас бүлэг за 18 цагаас төрийн байгуулалтын байгаараа 20 цагаас чуулганаар хэлцэх боломжтой гэж үзэж энэ зарыг тавьсан байгаа шүү. За зэн газрыг байгуулах гэдэг энэ үйл ажиллагаа дандаа шүүмжлэлээр болж байгаа. Тэр олон нийт гэсэн шүүмжлэлтэй асуудал дээр найдаж. За яг нь ер нь уг асуудлаа бас олон одоо гишүүд асуудаг буюу одоо нөгөө томилгоо болоод засгийн газрын үйл ажиллагаа төсөв мөрийн өсвөртэй болоод асуудаг бүх гишүүд асуух боломжтой байдаг. Одоо нээлттэй гэсэн үг шүү дээ. Ингээд 126 гишүүний хувьд бол энэ олон хүмүүс асууж тараад байгаа. Өмнө нь бол одоо 52 гишүүн асуулт асуусан 35 хүн үг хэлсэн шүү дээ. Ингээд 85 хүн тэгээд одоо хариулттайгаа гэхээр одоо маш одоо бус хуралдаан болоод байгаа юм байна. Тийм учраас яг нь
цаашаа ингээд одоо 18 цагаас хойш тийм тодорхой цагийн дараа засварлах үгүй юу гэж одоо хөртлийн гишүүдээс асуудаг. За гишүүд олонхороо дэмжсэн тохиолдолд ингээд үргэлжлүүлээ оролдоод явчихдаг. Ийм тэгтэй байгаа шүү. Засгийн газар ер нь яаж бүрдэх вэ? Дангаараа юу эсвэл одоо эвлэн засгийн газар байгуулах уу? Сая бүрдэх Нэр дэвшигч танилцуулсан байх тийм. Аа яг ингэнэ. Энэ нь одоо ерөнхий сайдаар ингээд томилогдсныхаа дараа одоо бүтэц бүрэлдэхүүнийхээ хуулийг одоо оруулж ирэх юм хуультай. Ерөнхийдөө зөвшөөрч орж ирдэг шээ 7 хоног дотор. За энийхээ дагуу бол ерөнхий сайдын одоо өөрийнх нь бүрэн их байгаа. Тийм учраас ерөнхий сайдаар томилогдоод хинтээ хамтрах уу, дангаараа юу, хинтээ хамтрах уу гэдгээ ерөнхий сайд өөрөө томьёолж одоо танилцуулна. Тэр үед бас мөн бүлгэр хэлсэн. Бүтэц бүрэлдэхүүний асуудлаас ч гэсэн одоо бүлэгт бол дахиж танилцуулах юм байна. Сая бол яг энэ чиг дээр одоо өөрөө томилогдоогүй байгаа учраас, бүрийнхээ аваагүй байгаа учраас сая бол одоо энэ дээр бол танилцсныхаа дараа уг асуудлыг одоо бүрэн эрхийн хүрээндээ бүлэгтээ танилцуулна гэдгээ нэр дэвшигч танилцуулсан. Одоо нэр дэвшигч маань ингэж хэлсэн. Түүнээс илүүг бол би та бүхэнд хийх боломжтой тий. За. Намтай бүрэн зөвчүүл ер нь тэгээ өнөөдөр чуулганы авралтуулаад танилцсан байна. За тий одоо арс намын яг арс намыг би заавал оролцоосоо гэж бодож байгаа. Ер нь парламент судлаа 5 нам байна. Бүгдээрээ оролцож иж энэ Монгол улсын одоо ерөнхий сайдыг томилох энэ үндсэн хуулийн энэ шаардлагуудыг бас хангаж одоо бүгд оролцох зүйтэй гэж үзэж байгаа учраас би одоо арс намын бүлэгт одоо бүлэг болоод одоо удирдлагатай уулзах гэж байна. За та бүхэн бол өнөөдөр бол хуулийн зөрчлөлт гэдэг яриад. Тэр сая би хариулсан тий. Би сая хариулсан одоо 24 цаг хүртэл ямар ч асуудалгүй байна. Гэхдээ энэ асуудлаар бас арс нам тодорхой асуудлуудыг ярьж байгаа учраас бид одоо ярилцъя. Тэгээд одоо тун ойрын үед бид тодорхой юу гэнэ мэдээлэл өгье. За баярлалаа. Тэр байгууллагын байгаараа одоо товлогдсон байгаа. Тий. За баярлалаа.